Энэ гэрэл захирлаас ер нь телевиз маань нэлээд тийм мөр төлбөртэй гэж түрүү жилд ингэ сонсогддог байсан, хоримтлагдсан. Тэгээ энэ дээр та бүхэн ямар нэг арга хэмжээ авч байгаа юу? Ахис дэвшил гаргаж байгаа юу гэдэг нэг асуулт. За тэгээд ер нь бол бид нар энэ өв соёл түүхийн чиглэлээр одоо манайд бол тун цөөхөн телевиз одоо энэ нэвтрүүлэг хийж контент бэлдэж ард түмнийг соён гэгэрүүлэх чиглэлээр явж байгаагийн нэг одоо ууган бөгөөд хамгийн архив сайтай, хамгийн агуулга сайтай манай үндэсний телевиз шүү дээ. Одоо сүүлдээ бидний энэ эх орон тусгаар тогтнол өв соёлтой холбоотой зүйлүүд дээр залуу үеийн мэдэхгүй бах. Хуучвал зарим нь үгүйсэх ийм хандлага хүртэл гарч ийн л. Гэтэл бид чинь ариун баялаг түүхтэй бахарх олон бахархалтай олон бааtruудтай ийм л ард түмэн л. Тэгэхээр энэ чиглэлийн одоо контент юмнууд бол үргэлжлээд явж байгаад бол баяртай. Нэн ялангуяа бас би өөрөө радио сонирхогч хүний хувьд дэлхийд даяар энэ Монголын радиог сонсоод хүлээгээд сонсоод байдаг радио сонирхогчд байдгийг мэддгийн хувьд нэн ялангуяа энэ Монгол үндэстэн ахмад настан радио сонирхогч хүмүүс бас олноороо байдаг ийм энэ асуудлыг бол ойлгодгийн хувьд хөхтөнгөр радиог бас сэргээж цацаж эхэлсэн бас та бүхэн бас талархал илэрхийлээ. Энэ бол мундаг сайн ажил болсон шүү. Тэгээд ер нь бол үеийн үед энэ үндэсний телевиз, радио телевизийг ажилчид олонтой, бүтээмж багтай гэдэг ч юм уу ийм шүүмжлэл гардаг байсан. Тэгэхээр миний хоёр дахь асуулт бол энэ ажилтан албан агчдынхаа одоо энэ ажлын байрны давхцал, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байрны зураг авалт, чиг үүргийн давхцлыг харилцах зорилгоор ер нь хийсэн ажлууд байгаа юу? Энэний үр дүн гарсан зүйлүүд байгаа юу гэсэн ийм хоёр үндсэн асуулт асууя. Баярлалаа. За гэрэл захирал хариулъя. Ажлын хэсгийн 6 намрын гишүүн. За баярлалаа. Алтан гэрэл гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр одоо өнөөдрийн тайлан дээр гарч байгаачлан 23 оны төгсгөл 24 оны энэ үйл ажиллагаан дээр бид нар бол 5.8-ийн хасахтай баланстай үр авлахтай ийм байгууллагыг бол хүлээж авсан. За улсын төсвийн дэмжлэг байгаагүй бол энийг бол бас давж тулахад хэцүү байсан. За мөн одоо дотоодоо зохион байгуулсан олон ажлууд байгаа. Нэгдүгээрт одоо өөрийнхөө үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх, реклам зар сурталчилгаа, хамтын ажиллагааныхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтэц орондоогоо оновчтой болгох. За өнөөдрийн байдлаар бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 562 хүн одоо яг одоо ажиллаж байна. За 562-ла бүхэл бүтэн одоо энэ системийг авч явж байгаа радио телевизийн энэ одоо байгууллагын хувьд мөн одоо эх орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд бол одоо бол оновчтой болж байгаа гэж би бол бодож байна. Өмнө нь энэ үр авлагууд яагаад үүссэн бэ гэвэл нэгдүгээрт бол энэ орлогоо олоогүй шийдэггүй жижиг цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэр гарснаас болж энэ одоо авлага нэмэгдэж гинтийн одоо ийм асуудал бол орсон. За тийм учраас бол төсвийн орлогын одоо дэмжлэгээр бид нар энэ асуудлыг даван гарсан. Гэхдээ дахиж одоо ийм нөхцөл байдалд хүрэхгүй тулд нэгдүгээр бүтэц орон тагаад оновчтой болгох, хөтөлбөрийн бодлогоо одоо шинчилж сайжруулах, мөн одоо орлого олох, буцаага тэрийг хөтөлбөртөө одоо шингээдэг байх энэ механизмуудыг бүгднийг одоо жижиг гэлтгүү авч одоо хэрэгжүүлсэн. Мөн манай байгууллагын хувьд бол хэдийгээр одоо 512 хүн ажиллаж байна. За 50 хүн бол жирэмсний амралт чөлөөтэй байна. Тэгэхээр 510 хүний энэ үйл ажиллагаа маань өөрөө тогтмол явах үүднээс мөн одоо хөдөлмөрийн одоо энэ цалингийн систем бол байнга одоо уг нөсөн нэмэгдэж явах ийм шаардлагатай. Гэхдээ одоо бас энэ төсвийн янз бүрийн асуудлуудаас болж бид нар энэ цалин орлогыг бол нэмэгдүүлж чадахгүй байгаа. Түрүүн бол энэ 40% буурсан нь ямар учиртай юм бэ гэж асуусан. Цалин бол буураагүй. Гэхдээ хангалттай хэмжээнд нэмэх боломж бол бас үүсэхгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар илүү ихээр одоо салбар болгон дээр жижиг гэлтгүй бүх одоо үйл ажиллагаан дээр менежмент хэрэгжүүлж орлогоо нэмэгдүүлэх. За мөн одоо энэ хуулиа зөрчгүйгээр хөтөлбөрийн бодлоготой таарсан шинжилгээг зохион байгуулах ийм шаардлагатай гэж бодож байна. За таны хэлсэн одоо энэ архив болон үндэсний энэ агуулмжтай энэ контентуудыг сэргээн бий болгох. За архивыг
урлагийг одоо олон нийтэд таниулах, эргэн сэргээх, буцаагаад одоо дижитал хэлбэрт оруулж энэ радиогийн 90 жил телевизийн одоо 60 гаруй жилийн энэ одоо хальсан болон дууны архивыг сэргээх ажлыг бид нар бол бас энэ 24 оноос хэрэгжүүлж байна. Ингээд гадны ТК гэдэг одоо байгууллагын тусламжтайгаар бид нар одоо энэ 12 сарын эхээр тоног төхөөрөмжөө хүлээж авч дижиталжуулах энэ ажлыг бол эхлэн гэрээ байгуулагдаад тоног төхөөрөмж одоо наашаа ирэхэд бэлэн болж байгаа. Гэх мэтчлэн бид нар бол бас энэ орлогын их усүрийг гадаад хамтын ажиллагаа болон одоо энэ өөрсдийнхөө боломжит тулгуурлаж шинжлэх, сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, тэгтээ хуулийн хүрээнд байх ийм одоо аргыг одоо эрэлхийлж ажиллаж байна. За энэ рейтингийн судалгааг бол түрүүн бас гишүүд маань ярьлаа. Үнэхээр үнэн. Тэгэхээр бид нар бол энэ одоо яг хаана байгаа юм, ямар контент нь илүү сайн байгаа юм, аль нь одоо илүү анхаарал хандуулж ажиллах ёстой юм бэ гэдгийг олон улсын одоо судалгааны байгууллагаар тогтоолгох одоо шаардлагатай байна. Ялангуяа Монголд бол энэ тухай тодорхой мэдээллийг гаргаж өгөх судалгаа одоо хийгдэхгүй байгаа учраас бид нар энэ олон улсад хандаж тухайн одоо контент болгоны үр өгөөжийг сайжруулах. За мөн одоо таны түрүүний хэлсэнчлэн энэ архивт байгаа монголчуудын одоо түүх соёлыг хамгаалсан энэ контентуудыг ребрендинг хийж одоо дахин сэргээх ийм үйл ажиллагаанаа 26 оноос шилжиж орно. тодорхой болно. За би тэнд 2 намрын микрофон нэмэлт хариулт юм уу? За хэн билээ албан тушаалаа хэлээд ажлын хэсгийн 2 намрын микрофон. За сайн байна. Үндэсний зөвлөлийн гишүүн Онон гэж юм байна. Би түрүүний инхтээ гишүүний асуултанд хариулъя. За сая ингээд тайлан сонслоо. Сая 2-3 цаг ингээд сонслоо. Зүгээр 24 оны тайлан төрийн байгуулалтын байнгын орооны гишүүдтэйгээ цуг үндэсний зөвлөлийн гишүүд сонсож байгаад их баяртай байна. Бид нараар ерөөсөө хилцүүлээгөө. Монсоор одоо худлаа ярих болцгоё. Эрс хүрээг биш хөрсөн. Үндэсний зөвлөл үндсэндээ бол дампуурсан шүү. 25 он тайлангаа та яаж хэлцэж байгаа би ойлгохгүй байна. 24 онд бол эрх хүчнийг 13 дампуурсан болсон. Гишүүнээ